Йоо, за ингээд. Замин Токио влог хийж байгаа. Тэгээд өнөөдөр 12 бол сая жим дээр ирчээд одоо хот ээж идэх чинь тэгээд манай найз махаа шараад би энэ салат хийх чинь. Нэхэр зүгээр юм бэлдсэн салат тэгээд энэ ногоо аваад бат салаан бацаа үзүүлээ. Энэ гома гэдэг Japanese салатны дрессинг аваа. Одоо их чуан. Got the chick, I call it Lola. She feel like the ocean, like to drink and smoke some Doja. And I feel like smoking, plus she good at charming cobras. I feel like I'm chosen, but she ain't the only one. No, got the chick, I call it Kathy. Alright, the chef Nobu. What are you doing, bro? What you gotta do? Oh my god, man. Zangin. Here we go. Hey. Yeah, she be acting bougie, then she came through and tied me up. Now she just a groupie, got the aura of the mafia. Her friends wish they knew me, but they ain't the only ones. No, no. What they want, what they want, what they want. Dollar signs, yeah, I know it's what they want. What they want, what they want, what they want. Y'all ain't fooling me at all. Ooh, ooh, ooh. Shut up. Ань хоол идчихэд одоо ихрэх байгаа гэж байна. Хоол идчих бүр нойр ирчихлээ. Өнөөдөр яг хийх юм төлөвлөөг байгаа тэгээ явуулсан тэгээ. Ачаад random видео болсон тэгээд хичээнд очиод жоохон асуулт хариулт хийж магадгүй. Хүмүүсээс одоо аялын талаар асуулт хариулах байгаа. Хариуллаа өнөөдөр. Тийм байсан. Let's go. I see you, bro. Yes. Одоо гэрээсээ гараад явж байна. Хичээл рүү очиж өнөөдөр очиж хоолнд авах юм шиг байна. Яа. Энэ шанс очиж метрогоор явах гэж байна одоо. You don't understand, love, babe, love, babe, how much love, babe, and how love, babe, only man, oh baby, only man, oh baby, you're only man, oh baby, only man, oh baby. Ойр дүн бодсон л даа. Өөртөө ер нь хүн зарцуулна хэрэгтэй байна. Дайлуулах эрүүл мэндийн анхаарал байсан. Тэгээд ажил хийсээр байгаа одоо биегүй болох юм бол одоо бүтгүй одоо жишээлбэл одоо ингээд хөтлөө ажиллаж байгаа л гэд дараа нь ажиллаас одоо тэгээд бими модох юм бол тэгээд энэ олсон мөнгө бүгдийг л эрүүл мэндээр зарцуулна ш. Тийм учраас жоохон ч гэсэн өөртөө эрүүл мэндийн анхаарал асуудал хийгээд ч юм уу тэгээд эрүүл хоолт хийгээд өөртөө жоохон анхаарах хэрэгтэй байна гэж бодсон.
Яа. Юу ч байгаа бэ? Ёо гэж тийм. Ёо. Сумар гэхэл энэ аймаг нас болж шүү дээ. Бид ийм авч өглөө. За тэгээд өнөөдөр ярих юм гэвэл одоо асуултанд нь хариулна. Одоо их олон хүнээс юу ирсэн байгаа. Асуултууд ирсэн байгаа. Тэгээд өнөөдөр болохоор Японы талаар биш, аяллаа талаар хэдий юм яриа гэж бодлоо. Тэгээд ямар ч юм тэгэл. Гэтэ аялал гэхээр би бас яг өмнө боддог байсан. Тэгэл амар үнэтэй зардал гээл амар үнэтэй гэж бодоод байдаг байсан чинь ерөөсөө тийм биш юм байлээ. Яг өөрөө тэгэл хэмжээндээ таруулаад зөрөгтэй л байвал тэгэл хүн бол хідээр л аялах юм байлаа. Ялангуяа ингээд Азийн орнууд чинь ингээд хоорондоо залхаа юм чинь тэгэд виз хэрэггүй урсуудаар зүгээр шууд ингээд дамжаал хэм зардлаар л тамийн гол нь янз бүрийн тийм аяллаа компани гэсэн шууд өөрөө яваал аль болох тийм хүмүүс жуулчд очтгүй газар очсон дээр яагаад гэх юм бол одоо жуулчд очтой газар дандаа тийм өртөг амар үнэтэй байдаг. Тэгээд аль болох тийм жуулчд очтгүй тэгээд гоё өөрөө сайн судлах хэрэгтэй л дээ. Явахаас өмнө сайн судалж байгаа л гоё тийм байгальтай ч юм уу өөрийнхөө юу хүсэж байгаа тэрийг сайн судалж байгаа тийм газар л очих хэрэгтэй. Аль болох тийм жуулчд ирэхгүй газар л очих хэрэгтэй дээ. Өртөг багтаа л үү. Азийн орнууд гэвэл өртөг багтаа л та ерөнхийдөө бол Япон солонгос дээрс бусд нь бол. Тэгээд миний хамгийн одоо аялаад хамгийн одоо сэтгэл хоногсон ч юм хамгийн гоё байгальтай миний хамгийн дуртай аялах юм бол миний юу байгаа. Хамгийн сүүлд явсан Филиппиний Осло гэдэг газар явсан. Тэгээд үнэхээр гоё байгальтай байсан. Яагаад гэх юм бол бас нэг тийм хүмүүс очтгүй газруудаар өөрөө ингэ явж байгаад очсон. Тэгээд жуулчсаас багтаа байсан. Тийм учраас өртөгөөс амар хямдхан байсан. Тэгээд Осло гэдэг амар гоёсэн. Хүрхрээ ихтэй газар байлаа. Тэгээд бишэн дээр гарч байгаа болчлаа. 3-4 цаг одоо бүр ингэж тийм уцаар ингэж яваал. Яг тийм байгаль донд. Тэгэл юм аюул нөө нэг лайф юу гэдэг чинь фантази байдаг шүү дээ. Усан жихгүй тийм өмсүүлэл тэгэл ингээл янзраас хад маднаас өсөрж мөсрэл хамгийн дээд нь 25 м-ээс бүр өсөрж орж орол. Тэгэл 5 м-ийн тийм cliff jump дээр хаднаас өсөрж мөсрэл ус руу орол. Тийм их амар тийм adventure 3 цаг бүр явсан. Тэгэхэд үнэхээр гайхалтай. Тэгээд хамгийн сүүлийн тэр миний тэр Филиппинд хийсэн бичлэг болохоор зүгээр л нэг ихний цаг агсан бичлэг байсан. Тэгээ миний GoPro-гийн цэнийг дуусаа. Тэгээд гой сүдэн бич чадаагүй сүүлийн хөрхрээд нэг хөрхрээний массаж гэнэ. Дээрээс нь ус унгод ингээд нуруу муруугаар хараалаад яа. Тийм хөрхрээний массаж дээр хийлгэсэн. Тэгээд үнэхээр гоё байсан. Тэгээд амар хямдхан байсан. Тэр аялмаар байл тэгэл ерөөсөө зүгээр зөрөглөл аялах л хэрэгтэй. Юу одоо тэгээ залуу нас дууслаа шүү дээ. Тэгэхээр залуу байгаа дээр аялаад их газар үзээд тий энэ л юм том юм бэ мэдрээд яах юм болов уу. Зүгээр л та. Аялаад ирэхэд явуулч ингээл нэг тийм хичээл заавал мэддэг дээ яавал зэшил нэг сургамжтай юм болдог ч юм уу. Тиймээс яг ингээ одоо эсвэл та нар хэрвээ Монголд яадаг бол зөв цагийн ажил хийгээд ч мөнгө хурааж байгаа ч гэсэн тэгэл аялд гарах боломжтой хүн өөр нь хүсэх юм бол тэгэл юу л хийж чаддаг ш. Тийм учраас шалтгаан тоочлохгүйгээр no excuse шалтгаан тоочлохгүйгээр тэгээд боломжтой аргыг хайж байгаа л өөрийнхөө өссөн зүйлийг одоо хийхгүй бол залуу нас нь тэгээд хурдан шүү дээ. Аим хөшөрсөн юм шиг. За нэг тиймэрхүү байна. Тэгээд одоо хоолнд орох гээд байжин тэгээд өчтөрнөөр амарсан. Маргааш нас тэгээд дахиад ажилтаа. Явна тэгээд ажиллаа хааж байгаа. Тэгээд ойр зүн завгүй байгаа. Гэхдээ одоо 7 минут нэг бичлэг бол хийж авах болно. Ингээд бичлэг таалагдсан байх гэж найдаж чинь тэгээд таалагдах юм бол YouTube дээр subscribe хийгээрэй. Тэгээд одоо ерөнхийдөө Facebook руу бол нэг бичлэг оруулах байгаа. Тэгээд
Facebook дээр зүгээр ингэж орууллаа шүү гэж мэдээлэлээ тавих болсон. Тиймээс YouTube дээр subscribe хийгээрэй. Хэрвээ таалагдах юм бол таалагдаагүй гэж битгийгээрэй. Тэгээд 7 хоног тулд нэг бичлэг оруулж авах боллоо. Тэгээд бас Instagram Temin Tokyo гэдээ байгаа. Бас хэрэгтэй бол үзээрэй. Бас Instagram дээр баг story энэ хийж байгаа. Тэгээд lifestyle агуулсан бичлэг байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.